Алдагы мен алжавас алжа тугай. Ахуй түрмін бұ алдыр тугай. Бүтін беймін зов бос зов тугай. Бұрын олысымын бұ зов тугай. Бүртө чанын отым хемех нэгдүгэр бүлік. Чингис ханы язор. Дээд тэнгэрээс заяат төрсөн бүртө чан. Гаамарлан хамт тэнгис талайг гатан жирээд. Онон мөрнийх бурхан халдан ууланд нутаглаж. Бат цагаан хэмээх хөвөнийг төрүүлжээ. Бат цагааны хөвөн тамч. Тамчин хөвөн хоричаар мэргэн. Хоричаар мэргэний хөвөн уучин борл. Уучин борлын хөвөн салхачоо. Салхачоогийн хөвөн ихнүдэн. Ихнүдэнгийн хөвөн шинсачи. Шинсачийн хөвөн харчоо. Харчоогийн хөвөн баржигтай мэргэн. Баржигтай мэргэний гэргийн монголжин га. Түүнээс төрсөн хүү торолжин баян. Борогчин га гэргийтэй. Боролтой соёл бий гэдэг залуу зарцтай. Дайр бор хоёр хүлэг мөртэй өлгөө. Торолжин баяны хөвөн дугаа сахар добоо мэргэн хоёр өлгөө. Дугаа сахар магнит унтан ганц нүдтэй. Гурван нүдийн газрыг харах өлгөө. Тэгтээ хол тэнгэрийн хаяанд нүүдэл иргэний дотор тэрэгний мохолгийн өмнө нэгэн сайхан охин сууж явна. Хэрвээ хүний гэргий болоогүй бол добон мэргэн дүү чамд гойж гэргий болгосугай. Добон мэргэн нүүдэл төрч охиныг үзвээс. Үнэхэрийн алдартай гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй нэр нь алан гоо гинэ. Добон мэргэн алан гоо хоёрын гэрэлсэн ёс ийм бөлгөө. Алан гоо добон мэргэн дирээд бүгнүтэй бэлгнүтэй гэдэг нэртэй хоёр хөвгүнийг төрүүллээ. Тэгж байтал добон мэргэн үгүй болов. Бэлэвс бөгөөд гэрийн дотор малэг баягуудаа үгийн зарцаас өөр эр хөнгөө атан бухаадаг бухтаа салж бодомчэр мөнхийг төрүүлвэ. Аландагийн талбарт хисталтоо бидний хоёр төрлийн эр хөнгөө атал энэ хорвыг төрүүлв. Эдлав зарцын хүүхэд гэж хэмээн маргах өлгөө.
5 миний нэгэн хөвлөөс төрсөн босоо. ганцаар салбал нижгээд сум мэд. Та нар ээвэ нэг твэс энэ баглсан сумт хиндэж хялбар үлдээлтэн. Энэ баглсан сумт хиндэж хялбар үлдээлтэн. Энэ баглсан сумт хиндэж хялбар үлдээлтэн. Борогтс тоологдох атал энд юу хийж суун гээд гол дайрт годил сүлд орогшин холмороо өмж өхүүлэхгүй амьдрал амьдрий гэж онон мөрөн рүү зорж чадваа. Монголын нууц тавчаан